Энэ бид байгаль орчноо хамгаалах, ан амьтнаа хамгаалах гэдэг ингээд манай улсад бол гарцаагүй чухал асуудлууд болчиход байгаа маа. Нэг хэсэг тарвахгүй болсон, буггүй болсон ингээд бөөнөр нь одоо гимт хэрэг үлдэж бөөнөр нь амьд устгах чинь чинь дайн дайчин болж байгаа юм шиг юм болж байгаа юм шиг байна. Сүүлийн үед миний авсан мэдээлэл төрөл бол таргыг бол бүр тусгай хэрэгслэр дээрээс нь удирдах байгаа л яг нөхнийх нь хаагур явж байгаа гэдгийг хүртэл ингээд олоод мэдэрчдэг ийм одоо техник хүртэл бий болсон гэсэн. А зарим хүмүүс бол загсыг чинь бол одоо дийлвлээд л тэр чигээр нь бөөнөр нь одоо ингээд шуудаалаад ингээд явж штт. Энд чи одоо зөрчил юм уу, гэмт хэрэг юм уу? Зээрийг одоо бөөнөр нь устгаад л өөр ямар ч амьтыг хідэн 100-аар нь устгаад л тэг алан ядгүй үйл ажиллагаа явуулж байгаа штт энэ. Тэгэхээр энийг бол ялангуяа Монгол улсын нутагт одоо ингээд энэ тэгэл зээр, бууг, согоо тэгээ ялангуяа сүүлийн үед чинь монголч одоо ийм цөөхөнтэй, ийм ол сайхан цэнгэг агаар тэгээ байгаль устай газар одоо загасгүй болж байгаа гэж яриад байгаа. Загсыг чи одоо ингээд хачимаа дийлвэлдэг, бөөнөр нь устгадаг тэр шунхай сэтгэлээс зүгээр нэг өөрийнх нь зориултаар юм уу авахаас гадна зүгээр аваад тавьдаг хүмүүс бас бий болж байгаа гэж жагаад бол талархаж байгаа. Гэтэл бол ингэж бөөнөр нь алан ядах үйл ажиллагаа явуулж штеп энэ. Амьтан алж байгаа хүн дараа нь хүн алан шүү. Бөөнөр ингэж алж байгаа. Тэгэхээр энийг чинь одоо зөрчил гэж үзэх юм уу? Тэгэхээр тэр нэгийг одоо зөрчиж алсныг бол одоо зөрчил гэж үзье. Нийтээр нь хоморголж байгаа зүйлийг одоо зөрчил гэж үзэх үү? Энийг алан ядах ажиллагаа эрүүгийн хариуцлах гэж үзэх үү? Энийг тодруулж өгөөч. Энэ дээр ч юм бол их тодорхой заагаад өгсөн байна шүү дээ. Одоо тухайлх юм бол амьтныг агнах 20-т үед нь. Энд чинь хоригдсон тэр үед нь агнаад байна гэдэг чинь чи эрүүгийн хариуцлах мөн биз дээ. Тэр чинь одоо үр төлөө тээж явж байгаа амьтан шүү дээ. Үр төлөө тээж явж байгаа амьтан шүү дээ. Энэ чи өөрөө хүмүүлэг ардсан нэг юм тохирж байгаа юм уу? Эсвэл хоригдсон арга хэрэглээс амьтныг барьсан агнсан. Хоригдсон арга хэрэглэл гэдэг чинь эрүүгийн хариуцлах мөн шүү дээ. Тэгээ энийг тэгээ хідэн төгөөрөө торгоод ингэж болж байгаа юм уу гэж. Энийг бол би бол зөрчил гэж юусэн үзэхгүй санагдаад байна. Энийг юу гэж бодож байгаа юм бэ? Зөө сайд хариулъя. Өчигдөр дүнгиж батлсан эрүүгийн хуулийн дотор хууль бусаар ан агнах гээд тэрвэс лав гишүүний яриад байгаа энэ бүхэн бол эрүүгийн гэмт хэрэгт болцсон. А энэ эрүүгийн гэмт хэрэгт хамаардахгүй заалт нь болохоор зэрэг ан амьтны тухай хуулийн одоо хугацаа дууссан, гэрээ зөвшөөрөлгүй явсан гэдэг ингээд энэ одоо зөрчилд хамаарах хэсгүүд энэ тавьчихсан байна. Саяын таны зовоод байгаа бүх зүйл чинь эрүүгийн гэмт хэрэг гэдэг өчигдрийн батлсан хууль дотор орцсон байж байгаа. Улсын тусгай хамгаалалттай газар эсвэл агнуурын бүс нутгаас бусад газарт амьтныг агнах 20-т үед хоригдсон хугацаанд эсвэл хоригдсон арга зэвсэг хэрэгслээр амьтныг агнсан барьсан бол гэдэг ингээд энэ эрүүгийн одоо хуулинд орцсон байна. 6-гийн 6 гэдэг зөрчлийн хуулийн дээр бол өөрөөр хугацаа дууссан гэрээ зөвшөөрлөөр эсвэл гэрээ зөвшөөрлгөөр амьтныг ашигласан, шилжүүлсэн бол гэж байгаа. 6-гийн 6 дээр одоо санал руу авах гэж байгаа хэсэг нь. Тэгээд доошоо болохоор ан агнах, загас барих, гэрээ тусгай зөвшөөрөл, өөрөөр захиргааны зөвшөөрөлтөөр, зохих байгууллагын зөвшөөрөлтөөр агнадаг барьдаг энэ журмыг зөрчсөн бол энэ зөрчил болж орж ирж байна. Төрүүчийнх бол миний уншсан хэсэг нь бол эрүүгийн хэрэг болж орж ирж байна. Тодруулъя. Би сая инх бол даргын уншсныг хэлээд энүүгээ санал хураалах гэдэг юм шиг санагдаад би ингэж яриад байна л да. Энэ 15-6-гийн 1 гिचаа тэгээ 3 дахь хэсгийн доор дурдснаас өөрчлөн хариулахыг 3 гिचаад агнуурын бүс нутгаас бусад газарт эсвэл амьтныг агнах 20-т үед эсвэл хоригдсон хугацаанд эсвэл хоригдсон арга хэрэгслээр амьтныг барьсан агнсан бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 151-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдийн 1500 нэгжлээ тэнцэх хэмжээгээр энэ бол би зүгээр торгож байгаа нь чухал боловч энэ цаад агуулга нь өөрөө нэг
Биний түрүүний ярьсантай одоо зөрчилдөд байгаа юм шиг таны ярьж байгаа эрүүгийн хуулийн дээр зааж өгсөн гэсэн. Гэхдээ яг энэ дээр энэ томьёолоор хураах юм бол нэг тийм зөрчилтэй юм шиг харагдаад байна. Энийг тайлбарлаж өгөөч. Би энэ томьёолыг нь уншаад байна л да. Эсвэл би буруу ойлгож яриад байгаа юм болов уу? Эрүүгийн хууль дээр юу гэж байгаа? Ажлын хэсэг. Хууль зүйн сайд. Энэ агнуурын бүс нутгаас бусад газарт эсвэл амьтныг агнах хориотой үед нь эсвэл хоригдсон хугацаанд нь эсвэл хоригдсон аргаар амьтныг барьсан агнсан бол тэгээ байгаль тохирол учруулсан бол энэ дээр энэ одоо зөрчил гэж хэлээд байна. А нөгөөх нь болохоор агнуурын бүс нутагт агнуурын бүс нутагт зөвшөөрөлтөй үйл ажиллагаа явуулах ёстой байсан мөртлөө тэрийг дүрм журмаа зөрчилсөн болвол зөрчил болоо. Ерөөсөө эрүүгийн хуулиар бүр хоригдсон одоо аргаар ан агнсан энэ бол эрүүгийн гэмтэрэг болоод явж байгаа.